Яг за хэд хоногийн өмнө монголчуудыг цочирдуулсан үйл явц боллоо. Тэгээ Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчийг маш баламдаар баримжилсан. Тэгээд би энийг хараад бол хувь хүнийх нь хувьд тэр хэрэг үйлдсэн тэр байх юм бол тэр асуудал биш ээ. Тэр асуудал биш. Тэрийг бол шалгадаг байгууллагууд нь шалгаа явуучих байх. Гагцхүү Монгол улсад төрөө ингэж доош нь хийдэг. Төрийн тэргүүн байсан улсуудаа ямар ч хүндэтгэлгүйгээр ингэж хайцдаг. Ийм жишг тогтчих бай гэдгээр. Ийм явдал ерөөсөө ердийн жишг болох. Ийм жишг болох сонирхол аюул их байгаа шүү дээ. Одоо жишээ нь тэр Хойд Африкийн орнуудад ер нь Африк, Латин Америкт болж исэн үйл явцуудыг харахад бол үндсэндээ энэ юмыг бол гадныхан маш их торхирдог байхгүй. Дотоод нь ийм зөрчилтэй бий болоод тэр дундаас нь юм олж авах гэсэн хүчнүүдийн сонирхол аюул их байдаг. Тэгээ энийг бол гадна дотны захиалга бити байгаасаа гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаарт нь яг авилгатай тэмцэх газарт хэдэн зуун хэрэг байгаа. Хэдэн жил дарагдчихсан. Тэгэхээр иргэн их хоёрын хувьд бол шалгагдаад ерөнхийлөгчөө болоод хэдэн жил болж штэ 4 жил болж байна. Тэгэхээр баривчлах байсан бол 2009 онд баривчилж болно, 10 онд баривчилж болно, шалгаж болно, шүүгчилж болно. Бүх болцоо байж лээс. Яагаад заавал энэ улс төрийн сонгуул болохын өмнө 10 хоногийн өмнө ингэж байгаа юм бэ гэдэг бол энэ бол шууд сонгуулийн агуулгатай. Цэвэр улс төрийн баривчилгаа гэдгийг бол хариуцлагатайгаар хэлж байгаа. Тэгээ энэ нь бол сонгуулийн хуулинд заасан байгаа шүү дээ. 24-р зүйл заалтгээд энэ ерөөсөө л 3 дахь хүчин болоод улс төрийн намууд монголчуудын эвлэн нэгтгэхийн бүх байж болох хувилбаруудыг хаачихсан. Ерөөсөө эвсэж болохгүй, эвсэх юм бол ингэн тэгнэ гэд. Тэгээ тэр бүгдийг нэг юм арай гэж ингээд барьерийн даваад 3 дахь хүчнийг тэр нэгтгээд монголчуудын эвлэн нэгдэх хамтрах аль болохоор салж биш нэгдэж улс төрөө хийдэг байх. Тэр процесс руу бол их үе дараа нэлээд манлайлан гол ноён руу нь болж хөдөлж явж исэн. Тэгээ энэ үйл явцыг саармжуулж байгаа нь ерөөсөө Монголын улс төрийн төлөвшөлд бол настай хохиролтой ийм алхам болж ийн гэж үзэж байгаа. Тэгээ би яг бас л нэг төртөөч болоосоо гэдэг шиг Монгол төр өнөөдөр ингээ харахад хүмүүс бол ингээл хэвлэл мэдээлэл шүүгээд байна шүү дээ. Нэмдэрч хийлгээд байгаа юм шиг эсвэл прокурор нь хийлгээд байгаа юм шиг, ерөнхийлөгч хийлгээд байгаа юм шиг эсвэл Монгол ардын намынхан Монгол ардын хувьсгалт намыг боомлж буцаад дарж авахын тулд хийж байгаа юм шиг. Тэгэхдээ эннийхээ цаана үндэснийхээ эрх шгийг улам л хохирол учруулад байна гэдгийг ухаарах хэрэгтэй байхгүй. Аюулын тэр харахад өнгөцгөн юм шиг Нямдорж сайд, Баттулга сайд хоёр ингээл хэвлэл мэдээлэлээр 7 булчирхаагаа дэлгэж шít. Тэр явцдаа өнөөдөр хөрш орнуудтайгаа ярьж исэн төрийн нууц харилцаанууд, гэрээ хэлцлийн хар хайрцагны ч гэдэг юм уу тэгж хэлж болохоор нарийн таагтаг бүх юм дэвэн дэлхийгээр цацчихлаа байхгүй. Тэрийг хараад гадна дотныхан бол зүгээр энийг л сууж байгаа шít. Дахиад Хятадын төмөр зонтой хязгаарч харьцахгүй юм шиг, дахиад Оросын төмөр зонтой хязгаарч харьцахгүй юм шиг, хоёр хөрстэйгээ харьцахгүй юм шиг тийм увайгүй байдлаар бүх юмыг гаргаад тавьж байгаа нь бол энэ өөрөө айгүй хариуцлагагүй байдал. Дээрээс нь хууль хяналтыг олон жил тулгайлсан хүн ч юм уу ер нь хариуцлагатай бол ингүүл тэгнэ тэрний ноог би мэдчихэж байгаа ч гэдэг юм уу. Тийм байдлаар юм нэнтгэр ингээ явуулна. Нэнтгээр юм уу нэгийгээ барьцаалж ингэж явна гэдэг бол өөрөө Монгол төр бол чадамжгүй болсон. Дээрээс нь цэвэр ёстой нэг энэ хоёр гэдэг хүндээ биш нийтдээ хавтгай юм өрийн болоод авилгын дээрээс нь ийм харилцсан дарамтын нэнтгийн ийм сүлжээнд орцсны сонгодог жишээ. Ийм учраас л өнөөдөр бол ер нь Монгол төрд бол нэг тийм агаар оруулахгүй бол ерөнхийдөө шуун хөтөлбөрүүд гэдэг шиг нэг л биш болчиход байгаа. Тэгээ би энийг бол бас олон жил ярьж бичиж байгаа хүний хувьд яаж зөв болох вэ? Асуудал магадгүй хувь хүмүүст гişээсээ илүү төрийн тогтолцоонд намуудын санхүүжилт болоод улс төрийн
улс төрийн намуудын ерөнхийдөө үйл ажиллагааны болоо зохион байгуулалтын бүтцэд илүү оршоод байгаа гэдэг бас олж хармаар л. Би бол орон даяар ингээд сүлжээтэй энэ намын зардал ямар байх вэ? Дээрээс нь орон даяар сүлжээтэй намаа боловсон хүчний бааз суурь гэж ингэж ашиглаж байгаа нам яадаг вэхээр нам өөрөө хамгийн том авилгач болчиход байгаа хгүй. Намууд шууд норм өгч л байгаа шүү дээ. Ямар ч одоо төсвийн хөрөнгө оруулалтын тэдэн хувийг намдаа өгөө гэж ярьдаг байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтын 5% намдаа өгөө гэдэг юм бол одоо нэг их 80-аад гэдэг юм уу төгрөгийн одоо төсвийн хөрөнгө оруулалт хийлээ гэтэл тэрний 5% өгнө гэдэг юм бол энэ чинь 20 тэрбум төгрөгийн намдаа өгөө л гэж шууд л одоо жишээ нь боловсон хүчнийхээ сүлжээгээр авилгын үлгэрчилсэн загварыг л тараачиж байгаа байхгүй. Яг тэрийг ингээ бүх бүтцээрээ бий болгоод. Тэгэхээр авилгын загалмайлсан эцэг бол ялсан намын эрх барьж байгаа намын нам юм аа. Эрх барьж байгаа намын одоо толгойнууд. Энэ хоёрыг тухайн үед нь одоо авилгын загалмайлсан эцэг гэж ярьдаг байсан бол би бол авилгын загалмайлсан эцэг бол ерөөсөө энэ удамшдаг биш. Нэг шилжиж явах цом гэдэг шиг одоо бол өнөөдөр бол Монгол Ардын намын удирдлагууд Монгол Ардын нам өөрөө авилгын загалмайлсан эцэг болчиход байгаа. Тэгэхээр энэ том бүтцийг бий болохгүй задлахгүйгээр авилгын загалмайлсан эцгийг бол бид нар хараад байна. Харин ч одоо илүү нөгөө гол фокуслох юмнаас нь одоо сатааруулж энэ хоёрыг зааж өгч байгаа байхгүй. Энэ үл өөр их ноцтой. Одоо өнөөдөр шийдэл гаргаж байгаа улсууд магадгүй жишээ нь оюутлогын хэлцэл гэхэд хэдэн зуун сая долларын тухай авилгын тухай яригддаг шүү дээ. Энэ бол нууц биш. Дэлхийн нийтийн жишээ те. Ямар нэг байдлаар тэр улсууд ингээ харилцаанд орсон байх бол тэр тусмаа муу гэрээ хийсэн байгаа бол гарцаагүй авилгад орсон байдаг. Тэр бол гарцаагүй. Сайн гэрээ хийсэн бол сайжрах тусам авилга авах магадлал нь багасаад одоо тэр хүмүүсийг нөгөө тал нь гэрээ хийх тал нь одоо бараг унахыг хүсэж байгаа бол тэр бол одоо бараг авилга 0 руу очсон эсвэл ерөөс огт авилга аваагүй хийгдсэн гэрээ л гэж үзээс л өрөөр байхгүй. Тэгэхээр бүр их томоор нь харах юм бол би бол энх үе дараа одоо гэхээсээ илүү Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн огцорч байгаад тэгээд тэрэнд нь гадна дотных нь нөлөөлж байгаа бол тэр хүн үндэснийхээ эрх ашигтэр байсан байна л гэж хэлээ. Үндэснийхээ эрх ашигтэр байсан хүнийг л огцруулдаг байхгүй. Үндэсний эрх ашиг хэд их бодсон учраас л Цэдэн Балдарга энэ одоо бол Балдаргыг манайхан одоо Оросын зөвлөлт холбоот улсын коммунист нам ч юм уу энэ бол манай хүн биш болсон байна. Одоо энэ бол Монголын хүн болсон байна л гэж үздэг. Яг тэрэн шиг Саддам Хусейн нэг хэсэг юу гэдэг Америкийн талыг барайл явдаг байсан бол насны эрхээр үндэснийхээ үзлийг тэгээд улсынхаа төлөө ард түмнийхээ төлөө яваад ирэхээр тэр хүн нөгөө улсуудын хүн биш болж байгаа. Мубарак бас л тэгсэндээ тэгээд Кадафи бас л тийм байхгүй. Улс орноо хөгжүүлээд урд нь бол хүмүүс гадныхны гар хөлөөлөө яваад байсан бол улс орныхоо төлөө илүү бодлого яваад ирэх тусмал нөгөөдхий чинь хайчлах одоо авч явах өөр одоо өөрсдийн гар хөлөөлөх хүнийг л тавих ийм сонирхолтой дамгаал явчихдаг. Тийм учраас би энэ улс төрийн баримтлагаа дээр бол баримтлагын дээр хувь хүнийхээ хувьд бодол санаа зовж байгаа юм бол хамгийн гол юм бид нар энэ дотоод юм шиг харагдаж байгаа юм дээр үндэснийхээ эрх ашгийг хохироочих вэ тий. Харахад ингээд улс төрчдийн хоорондын өш онзон юм шиг харагдаад байгаа бол тэр нь гадна дотны сонирхолд илүү нийцтэй ийм алхмууд хийчих вэ. 3 дахь ерөнхийлөгч энэ хоёрын хувьд бол оюутлогын гэрээг 51%-аас дээш нь Монголын тал авна л гэсэн. Энэ бол ерөөсөө л одоо гадны эрх ашигын эсрэг зогсож байгаатай адилхан. Энийг гадаад тал бол хүлээн зөвшөөрөхгүй. 5-7-ыг 100% авна гэдэг бол 5-7-ыг сонирхсон гадаадын олигарх бол энэ одоо 20-30 том группүүд том гүрнүүдийн сонирхолд бол яавч нийцэхгүй. Тийм учраас ерөнхийлөгчөөс огцорсон ч тэр ер нь цаашид ч гэсэн ийм бодлого нь бол ерөнхийдөө л гадныхны хавчлаганд л байх л гэсэн. Ийм л юм байгаа. Тэгээ тэрэнд нь бол манай улс төрчид өөрсдөө ухаантай улсууд аль нам нь аль хүчин нь илүү харж яадаг байлгүй. Өнөөдөр яг энэ хоёрыг ингээ ялж байгаа юм шиг, энэ хоёрыг давж байгаа юм шиг боловч цааталтаа бол бусдын санааг гүйцэлдүүлээд ард түмнээ бүр их хохироод энэ хоёрыг нэг
500 сая төгрөгийг гэдэг юм нэг одоо нуранг байшин гэж ярьж байгаа. Цаана нь 500 сая долларыг 5 тэрбум долларыг 50 тэрбум долларыг гадныханд өгөх тийм гэрээ хэлцлийг хамгаалах тийм одоо таатай нөхцөлийг бий болох ийм юм руу явчих вэ гэдэг дээр би маш их хэмзэлж байдیں۔ Тэгээд ер нь бол манай тийм хүчирхийллийн норм болоод тийм уламжлалт төрт ёсны хүндэтгэлийн төрийн сүлд маань гэдэг юм улам одоо сулруулах, хүчгүйдүүлэх, хүндэтгэлгүй болгох тийм юмны бол би байнга л эсрэг зогсно л гэсэн юм л бодолтой байгаа. Монголчууд тусгаар монголчуудын улсын статус энэ төрт ёс гэдэг манай ард түмний байнга ярьдаг байсан төрийн сүлд маань гэдэг бол энэ цөөхөн монголчуудын сэтгэлийн ох одоо нийтлэг эрх ашигын хамгийн дээд одоо чанар хамгийн их үнэтэй цэнтэй юм нь бол тэнд л байгаа юм да.